Сайн байна уу? За орой яагаад хүн гинт их өлсдөг вэ? Энэ бол хоолны асуудал биш байж магадгүй. Орой болоход л юу ч идээгүй бай гэж бодсон ч гэсэн гинт хөрөгчнийхөө өмнө олон хүн зогсож байгаагаа анзаарсан байдаг. Өдөржин гайгүй явж байгаа л яг орой хяналтаа алдчихдаг. Тэгээд хүмүүс дотроо ингэж бодоод байдаг. За би өөрийгөө л барьж чаддгүй юм байна. Би сахилга бат муутай байна гэж. Гэхдээ эхлэхээс өмнө нэг зүйлийг хэлмээр байна. За орой өлсөх гэдэг нь та өөрөө сул дорой байдалтай байна гэсэн үг ерөөсөө биш. Ихэнхдээ бол биеийн дохио байдаг. Өдөржин бид их дисдэг. Ажил, хариуцлага, бусдын юмд барих дүр, яаралт гэдэг. За өдөр бол биеийг биш ухааныг ажилуулдаг цаг байдаг. Харин орой болохоор бие үлдчихдэг гэсэн үг. Ухаан ядарна, хяналт сулрна, тэгээд би өөрийнхөө дуу гаргаж эхэлж байгаа нь энэ гэсэн үг. Би ядарлаа гэж хэлж байна. Гэхдээ би ядарлаа гэж хэлж чаддгүй. Тиймээс би өлсөж байна гэсэн дохио болгож биднэрт илэрхийлдэг. За оройн өлсөлт гэдэг нь ихэнхдээ хотоодны өсгөл ерөөсөө биш. За энэ бол ерөөс мэдрэлийн ядаргаа байдаг. Өдөржин дутуу идсэн, яарч идсэн, кофегаар орлуулсан, сэтгэлээ дараад явсан. За би үүнийг бүгдийг нь санаж үлддэг. За орой л нөхөж авах гээд ерөөсөө би өөр оролдоод байна гэсэн үг. Тиймээс орой идэх хүсэл ихэвчлэн гурил, халуун хоол, амттай зүйл байгаад. Учир нь эдгээр нь тархинд тайвшрал өгдөг гэсэн үг. Орой өлсөх үед хүн өлсөд байгаа юм шиг л санагдаад байдаг. Гэхдээ яг бодит байдал дээр би амархыг хүсэж байгаа гэсэн үг. Өдөржингөө ачаал авсан учраас. Зарим хүн орой ингэж хэлээд байдаг шүү дээ. Өглөө өдөр би гайгүй идсэн шүү дээ. Гэхдээ би ерөөсөө тэрийг хардггүй. Би мэдрэмжээ л хардаг гэсэн үг. Хангалттай байсан уу, тайван байсан уу, дарагдаагүй юу? За эднийг л ерөөсөө хараад байдаг. Өдөржин стресс ихтэй байх юм бол би энерги их зарцуулдаг гэсэн үг. Орой тэгээд надад одоо нөхөх юм өгөөч гэдэг тохиогоо хэлээд байна гэсэн үг. Энэ бол ерөөсөө тархины шунал биш, хариу нэгч ийна л гэсэн үг. За зарим хүн болохоор орой идээд дараа нь өөрийгөө зэмлдэг. Би яагаад ингэж вэ гэж. Гэхдээ биеийг буруутгах тусам дараагийн орой илүү хүчтэй тохиог. Би айцад хариу өгдөггүй. Би 50 хариу өгдөг. За орой өлсөлт бол хоолны асуудал биш. За энэ бол би өдөржин яаж амьдрсныг дүгнэлт шиг юм зүйл байдаг. Зарим хүн надад ингэж бичээд идэг. Би орой хяналтаа алдчихдаг. Орой цаг бол тоол гайгүй байдаг штэ. Үндэ энэ бол өдөржингөө баланс алдаж явсны тохио. Би орой болохоор хяналтгүй болчдөг байхгүй. Харин одоо л өөрийгөө барьж болно гэдэг мэдрэгддэг. Тэгэхээр бүх дарагдсан зүйл гарч ирдэг гэсэн өдрийн туршдаас. Орой өлсөлт гэдэг бол их идэх хүсэл ерөөсөө биш. Амрах хүсэл, тайвшрах хүсэл, юм биеийн анзаарах хүсэл байдаг. За би энэ үчлэгээр ямар нэг зүйлийг ерөөсөө заах гээгүй, зөвхөн нэг зүйлийг ойлгуулахыг хүссэн. Хэрвээ чи орой их иддэг бол чи сул дорой байна биш байна гэсэн үг биш. Чи бие ямар нэгэн зүйлд золиослж чинь гэсэн үг. За ийм мэдрэмжтэй хүмүүс ихэвчлэн ганцаараа дэмсэд идэг. Хинд ч хэлэхгүй шүү дээ. Би л юм байна гэж дотроо дүгндэг. Гэтэл яг үүнэндээ бол олон хүн яг энэ мэдрэмжийг орой болго авсан баг. Тийм учраас би энэ суугаар шийдэл заахыг зордгоо. Харин биеийн илгээж байгаа дохиог хамтдаа ойлгохыг л хичээдэг гэсэн үг. Хэрвээ чи яг энэ ярианаас өөрийгөө багж гисэн олж харсан бол чи ганцаараа биш гэсэн үг. Энэ сэдвийг илүү цэгцтэй, дараалтай орчинд бий болгосон. Тэнд заахгүй, буруутгахгүй, шахахгүй. Зүгээр л чиний мэдж байгаа ойлголтыг цэгцэлдэг. Хэрвээ үсэх юм бол тайлбар линк байгаа. Тэгэхээр сахар гэдэг бол ерөөсөө тоо биш, биеийн дохио гэдэг шүү.